Дэлхийн хамгийн том 15 зэсийн орд. Зэсийг хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн тэртээ хөрөл зэвсгийн үеэс одоо хүртэл өдөр тутмын амьдралдаа ашигласаар ирсэн ашигт малтмал юм. Дэлхийн нийт улсын 75 орчим хувьд эдийн засгийн ач холбогдол бүхий олборлолт явуулах хэмжээний зэсийн орд огт байдаггүй учраас зэсийн ордтой улс орнууд эдийн засгийн маш давуу талтай байдаг. Мөн орчин үеийн техник технологид зэс оролцоогүй техникийн дэвшил байхгүй учраас энэхүү ашигт малтмал нь маш том стратегийн ач холбогдолтой. Жишээ нь зөвхөн автомашин дээр л авч үзэхэд энгийн бензин машинд байдгаас цахилгаан машин нь 4 дахин их зэс агуулсан байдаг. Иймээс зэсийн хэрэглээ бол хүн төрөлхтөн техник технологи байгаа бүхий л цаг үед үн цэн нь өснө нэмэгцээр байх байгалийн баялаг юм. Энэ удаа та бүхэнд олон улсын судалгааны байгууллагуудын гаргасан дэлхийн хамгийн том 15 зэсийн ордуудын талаар танилцуулах болно. Ордын нөөц нь тогтоогдсон байдлаас олборлох явцад багасах болон олборлолтын үед дахин судалгаа хийснээр ихсэх тохиолдол байдаг учраас тодорхой параметртэйгээр авч үзлээ. 15. Буэна Виста. Мексик улсын баруун хойд хязгаар Америк нэгдсэн улсын Аризонагийн хилээс өмнө зүгт ердөө 40 км зайд Буэна Виста дэх Кобре хэмээх асар том уурхай оршдог. Олборлолт анх 1899 онд эхэлсэн бөгөөд 120 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Өнөөдөр Буэна Вистаг Мексикийн Grupo Mexico хэмээх компанийн охин компани болох Southern Copper Corporation 100% эзэмшиж үйл ажиллагааг нь явуулдаг. Геологийн нөөцийн хувьд 20-25 сая тонн зэсийн нөөцтэй. Хүдрийн дундаж агуулга 0.4-өөс 0.45%-тай бөгөөд зэсээс гадна маш бага хэмжээний молибден болон мөнгө агуулдаг. Эндээс илүү урхан аргаар жилд дунджаар 400-аас 450 мянган тонн зэс олборлон гаргаж авч байна. Технологийн хувьд сульфидийн хүдрийг флотоцийн үйлдвэрт баяжуулдаг бол оксидийн хүдрийг нуруулдан уусгаж цахилгаан тундасжуулах технологиор боловсруулан 99.99% цэвэршилтэй катодын зэс үйлдвэрлэдэг. Буэна Виста орд нь зөвхөн баялаг олборлол зогсохгүй. Мексик улсын түүхэнд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа явуулсан байдаг ба 1906 онд тус уурхайн ажилчид цалин хөлс болон хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахын тулд ажил хаялт зарласан нь хожимо 1910 оны Мексикийн хувьсгалын эхлэл үйл явдлуудын нэг болж түүхэнд үлдсэн байдаг. Гэвч асар том олборлолт нь байгаль орчны асуудлыг ч дагуулсан. 2014 оны 8 дугаар сард уурхайн уусгалтын далан задарч 40 мянган метр куб хүчлэлэг уусмал Сонора гол руу алдагдсан нь тус улсын түүхэн дэх байгаль орчны томоохон ослуудын нэг болсон юм. 14. Ла Бамбас. Өмнөд Америкийн Перу улсын өмнөд хэсэгт далайн түвшнээс дэш 4000 гаруй метрийн өндөрт Андын нурууны сүрдэм оргилууд донд Ла Бамбас хэмээх зэс молибдений асар том уурхай оршдог. Энэхүү орд нь Перугийн Апуримак мужид байрладаг бөгөөд тус улсын уул уурхай эдийн засгийн хамгийн чухал тулгууруудын нэг юм. Ла Бамбас нь Андын нурууны дагуу үргэлжлэх Искарн болон Порфирийн гаралтай зэсийн бүсчлэлд хамаарна. Орд нь үндсэн 3 том хөдрийн биеттэй. Геологийн нөөцийн хувьд 20-25 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй ба хөдрийн дундаж агуулга нь 1.6-аас 1.7%-тай бөгөөд энэ нь дэлхийн бусад ил уурхайнуудтай харьцуулахад нэлээд өндөр агуулгад тооцогддог. Мөн зэсээс гадна бага хэмжээний молибден, алт болон мөнгийг хамт олборлоно. Ил уурхайн аргаар олборлолт явуулж хөдрийг флотоцийн аргаар баяжуулан зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Бүрэн хүчин чадлаар ажиллах үед жилд 300-аас 400 мянган тонн цэвэр зэс олборлдог бөгөөд энэ нь Перу улсын нийт зэс олборлолтын бараг 10 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Анх Швейцарын Glencore компани төслийг эзэмшиж байсан ч 2014 онд Хятадын төрийн өмчид China Minmetals Corporation-ийн хөрөнгө оруулалттай MMG Limited компани тус төслийг авсан юм. Гэвч Ла Бамбас ордын ашиглалт нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэл болон нийгмийн маргаантай тасралтгүй тулгарсаар ирсэн. Уурхайгаас баяжмлыг бомб руу тээвэрлэх 400 орчим километр урт шорон замыг орон нутгийн иргэд хааж эсэргүүцлийн хөдөлгөөн олон удаа өрнүүлж байв. Иргэдийн зүгээс байгаль орчны бохирдол, зам тээврийн тоосчлт болон нөхөн олгорын асуудлыг тавьдаг бөгөөд эдгээр эсэргүүцлийн улмаас уул уурхайн үйл ажиллагаа болон тээвэрлэлт сар гаруй хугацаагаар зогсох тохиолдол хэд хэдэн удаа гарч байв. 13. Андина. Өмнөд Америкийн Чили улсын нийслэл Сантьяго хотоос зүүн хойд зүгт 80 орчим километрийн зайд далайн түвшнээс дээш 3000-аас 4200 метрийн өндөрт Андын уулсын дунд Андина хэмээх асар том уурхай оршдог. Энэхүү орд нь Чили улсын төрийн өмчид дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэрлэгч Codelco компани эзэмшилд байдаг. Нөөцийн хувьд Андина нь 30-аас 35 сая тонн орчим цэвэр зэсийн бодиттой болон боломжит нөөцтэй. Хөдрийн дундаж агуулга нь 1.6-аас 1.8%-тай байдаг бөгөөд зэсээс гадна молибден болон мөнгийг дагалдуулан олборлоно.
Андинагийн хамгийн том техникийн онцлог нь олборлолтын хэлбэрт байдаг. Энд ил ба далдуурхайн аргыг хослуулан ашигладаг ба Оливер гэж нэрлэгддэг далдуурхайд блок нураах аргыг ашигладаг бол Рио Бланко хэсэгт ил урхайн аргаар олборлолт явуулдаг байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ жилд 200-аас 250 мянган тонн цэвэр зэс бүхий баяжмал үйлдвэрлэн гаргадаг. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь байгаль орчин ба газар зүйн хүнд нөхцөл юм. Уурхайн өндөр улсын бүсэд мөсөн голуудтай ойр байрладаг тул цас нурах, хөрсний гулсалт үүсэх эрсдэлтэйгээс гадна Чили улсын байгаль орчны хууль тогтоомжийн дагуу мөсөн голын экосистемийг хамгаалах шаардлагатай тулгардаг. Мөн нийслэл Сантьяго хотын усны хүүсвэртэй ойр тул усны хэрэглээ дахин боловсруулалтанд асар өндөр стандарт мөрддөг. 12. Лос Пелямбрес. Өмнөд Америкийн Чили улсын Кокембо мужид далайн түвшнээс дэш 3000 гаруй метрийн өндөрт Андын нуурны донд Лос Пелямбрес хэмээх асар том зэсийн урхай оршино. Энэхүү орд нь Чилийн нийслэл Сантьяго хотоос урд зүгт 240 км зайд байрладаг бөгөөд тус улсын уул уурхайн салбарын гол тулгууруудын нэг юм. Лос Пелямбрес нь Андын нуурны дагуу үргэлжлэх зэс молибдений порфирийн бүсчлэлд хамаарна. Металлын нөөцийн хувьд 25-аас 30 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй ба хөдрийн дундаж агуулга нь 1.5-аас 1.6% байдаг бөгөөд зэсээс гадна молибден болон алт мөнгийг дагавлуулан олборлоно. Олборлолтыг ил уурхайн аргаар явуулдаг бөгөөд хөдрийг флотацийн аргаар баяжуулан зэсийн болон молибдений баяжмал үйлдвэрлэдэг. Бүрэн хүчин чадлаар ажиллах үедээ жилд дунджаар 350-аас 400 мянган тонн баяжмал үйлдвэрлэн гаргадаг байна. Ордын хувьд Чилийн тэр бомтон Луксичи гэр бүлийн эзэмшдэг Antofagasta Minerals компани 60%-ийг эзэмшиж үйл ажиллагааг нь явуулдаг бол үлдсэн 40%-ийг Японы Sumitomo, Mitsubishi, Marubeni зэрэг компаниуд эзэмшдэг. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь усны хэрэглээ болон орон нутгийн иргэдийн эсэргүүцэл байсаар ирсэн. Усны асуудлыг шийдвэрлэхийн тулд компани далайн усыг давсгүйжүүлэн баяжуулах үйлдвэрлэлүүгээ хоолоогоор татах томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Мөн хаягдлын далангийн аюулгүй байдал болон хөдөө аж ахуйн бүс нутгийн усны нөөцийн маргаанаас үүдэж орон нутгийн иргэдтэй хэд хэдэн удаа шүүхийн маргаан үүсгэж байв. 11. Удокан. Оросын холбооны улсын Забайкальскийн хязгаарт орших Удоканы уулын нуруунд ижилэртэй асар том зэсийн орд оршдог. Энэхүү орд нь Орос улсын хамгийн том зэсийн орд юм. Удокан нь геологийн тогтцын хувьд тунмал чулуулагдах зэсийн орд буюу тунмал ордод хамаардаг. Нөөцийн хувьд 26-аас 30 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Энэхүү ордын хамгийн том давуу тал нь хөдрийн дундаж агуулга бөгөөд 1-1.5% заадаг. Энэ нь дэлхийн бусад ил уурхайнуудын дундаж агуулгаас даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн зэсээс гадна асар хэмжээний мөнгийг дагалдуулан олборлдог байна. Ордын түүхийг сөхвөл анх 1949 онд зөвлөлтийн геологчид нээж байжээ. Гэвч мөнх цэвдэг бүхий цаг уурын хит хатуу ширүүн нөхцөл, дэд бүтцийн хоцрогдол болон хөдрийн технологийн нарийн бүтцээс болоод зөвлөлт холбоотуулсан үед ашиглаж чадалгүй хэдэн 10 жил дарагдсан байдаг. Удокан ордыг ашиглалтанд оруулах ажлыг Оросын тэр бомтон Алишер Усмановын хөрөнгө оруулалттай Удоканская Med буюу Удоканы зэс компани хариуцан гүйцэтгэж байна. Олборлолтыг ил уурхайн аргаар явуулж эхэлсэн бөгөөд гидрометаллург болон плутоцийг хослуулсан технологиор оксид болон сульфидийн хөдрийг нэгэн цогцлборт боловсруулж катодын зэс болон баяжмал гарган авч байна. Төсөл бүрэн хүчин чадалтай хүрэхэд жилд 135 мянгаас 400 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх зорилготой. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь өвөлдөө агаар, хасах 50 градусаас хүртэл хүйтэрдэг хит хүйтэн цаг ур мөнх цэвдэг бүхий геотехникийн хүнд нөхцөл болон геополитикийн олон улсын хориг арга хэмжээнүүд юм. Сибирийн тэсгэм хүйтэн хүнд нөхцөлд олон 10 жилийн дараа ашиглалтанд орж буй Удокан орд нь асар өндөр агуулга бүхий нөөцийнхөө ачаар Орос улсын уул уурхайн салбар төдийгүй дэлхийн зэсийн зах зээлд шинэ орон зайг бий болгож байна. 10. Антамина. Өмнөд Америкийн Перу улсын Анкаш мужид далайн түвшнээс дэш 4200-аас 4800 метрийн асар өндөрт Андын нурууны төв хэсэгт Антамина хэмээх полиметаллын асар том уурхай оршдог. Энэхүү орд нь Перугийн нийслэл Лима хотоос 270 км зайд байрлана. Антамина нь геологийн тогтолцооны хувьд дэлхийн хамгийн том скарны гаралтай орд юм. Хөдрийн биетэнд залуу мезозой болон Кайнезын үеийн шохон чулуу ба интрузив чулуулгийн халуун уусмлын зааг дээр бүрэлдэн тогтсон бөгөөд зэсээс гадна цайр, молибден, мөнх, хар тугалганы асар өндөр эрдэс жилттэй байдгаараа онцлогтой. Нөөцийн хувьд 28-аас 30 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй.
Хөдрийн дундаж агуулга нь 1.9-с 1% заадаг бөгөөд энэ нь дэлхийн бусад том ил уурхайнуудтай харьцуулахад маш өндөр агуулгад тооцогдно. Зэсээс гадна асар хэмжээний цайр агуулдаг тул антамина нь дэлхийн зэсийн үйлдвэрлэлээс гадна цайрын зах зээлийн гол тоглогчдын нэг юм. Олборлолтыг ил уурхай аргаар явуулах бөгөөд өндөр технологийн баяжуулах үйлдвэрт хөдрийг боловсруулан зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг тусад нь ялган авдаг. Жилд дунджаар 400-аас 450 мянган тонн цэвэр зэс бүхий баяжмал мөн хэдэн зуун мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэн экспортлдог. Антамина нь баяжмалаа уурхайгаас номхон 7 эргийн Warmey бомб руу 300 гаруй км урт тусгай шугам хоолойгоор тээвэрлэдэг нарийн технологитой. Ордын эзэмшлийн хувьд олон улсын уул уурхайн томоохон корпорацууд эзэмшдэг ба тодорхойлбол BHP, Glencore, Teck Resources болон Японы Mitsubishi Corporation зэрэг тус хувьцааг хуваан эзэмшиж хамтран ажиллаулдаг байна. Ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь далайн түвшнээс дээш өндөр уулын өндөр даралттай хүнд нөхцөлд цаг уурын эрс өөрчлөлт болон байгаль орчны хатуу шаардлага юм. 9. Cerro Verde. Өмнөд Америкийн Перу улсын өмнөд хэсэгт тус улсын 2 дахь том хот болох Arequipas баруун тийш ердөө 30 км зайд далайн түвшнээс дээш 2700 м өндөрт Cerro Verde хэмээх зэсийн том уурхай оршдог. Энэхүү орд нь Атакамагийн цөлийн хойд үргэлжлэл бүхий хуурай цөлийн бүсэд байрладаг. Нөөцийн хувьд 30-аас 35 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Хэдийгээр хөдрийн дундаж агуулга нь 135-аас 1.4% буюу харьцангуй багад тооцогдохч асар том нөөцийнхээ ачаар дэлхийн шилдэг зэсийн ордын нэгт зүй ёсоор бичигдэнэ. Мөн зэсээс гадна молибден болон мөнгийг дагалдуулан олборлдог. Олборлолтыг ил уурхай аргаар явуулдаг бөгөөд Cerro Verde-нд боловсруулах технологийн хос системтэйгээр онцлогтой. Оксидын болон сульфидын бага агуулгатай хөдрийг нуруултан уусгах болон цахилгаан тундасжуулах технологиор боловсруулан 99.99% цэвэршилттэй катодын зэс гаргадаг бол сульфидын хөдрийг 2 том флотоцон баяжуулах үйлдвэрт боловсруулж зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ жилд 450-аас 500 мянган тонн цэвэр зэс бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг байна. Ордын эзэмшлийн хувьд Америкийн уул уурхайн Freeport-McMoRan компани 53.5% эзэмшин үйл ажиллагааг нь явуулдаг бол Японы Sumitomo Metal Mining болон Sumitomo Corporation 21%-ийг, Перугийн Buenaventura компани 19.5%-ийг тус эзэмшдэг. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь цөлөрхөг бүс нутгийн усны хумсдал байв. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд компани Arequipa хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг босгон санхүүжүүлж цэвэрлсэн саарл усыг үйлдвэрлэлтэд ашиглах замаар орон нутгийн усны баялагийг хөндөхгүй байх томоохон технологи нийгмийн шийдлийг нэвтрүүлсэн юм. 8. Quebrada Blanca. Өмнөд Америкийн Чили улсын хойд хэсэгт Тарапака мужийн нутагт Атакамагийн цөлийн өндөр уулын бүсэд Quebrada Blanca хэмээх асар том зэсийн уурхай оршдог. Энэхүү орд нь Чилийн Икеке бомб хотоос зүүн өмнө тийш 240 км зайд байрладаг бөгөөд тус улсын уул уурхайн салбарын хамгийн орчин үеийн өндөр технологийн уурхайнуудын нэгд тооцогддог. Анх дээд хэсгийнхээ оксидын хөдрийг олборлон нуруулдан уусгах технологиор баяжуулдаг байсан бол гүндээ орших асар том сульфидын хөдрийн биетээр үндэслэн QB2 буюу Quebrada Blanca-гийн 2 дугаар үе шатны өргөдөгчлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Нөөцийн хувьд 30-аас 35 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Хөдрийн дундаж агуулга нь 0.4-өөс 0.5% байдаг бөгөөд зэсээс гадна молибден болон мөнгийг дагалдуулан олборлдог. Энэхүү ордын нөөц нь дахин судалгааны үр дүнд нэмэгдснээр ордын ашиглах хугацааг дахин 30-аас дээш жилээр сунгаж дэлхийн хамгийн том зэсийн ордуудын жагсаалтанд дээгүр бичигдэх гол тулгуур болсон юм. QB2 төсөл бүрэн хүчин чадалтай хүрснээр жилд дунджаар 280-аас 320 мянган тонн цэвэр зэс бүхий баяжмал үйлдвэрлэн гаргаж байна. Ордын эзэмшлийн хувьд Канадын уул уурхайн Teck Resources компани 60%-ийг эзэмшин үйл ажиллагааг нь явуулдаг бол Японы Sumitomo Metal Mining болон Sumitomo Corporation 30%-ийг, Чилийн төрийн өмчид Inami компани 10%-ийг тус эзэмшдэг. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь далайн түвшнээс дээш өндөр уулын орчин ба Атакама цөлийн усны хит хомсдол байв. Энэхүү асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд компани номхон далайн эрэг дээр асар том далайн ус давсгүйжүүлэх үйлдвэр барьж, давсгүйжүүлсэн усыг 4400 м өндөрлөө 165 км урт хоолойгоор шахан ашиглаж байна. Энэ нь Чили улсын өндөр уулын уул уурхайд цэвэр ус огт хэрэглэхгүй зөвхөн далайн усаар үйлдвэрлэлээ явуулж буй томоохон жишээ болсон юм. 7. Оюу толгой.
Аз тивийн төв хэсэгт Монгол улсын Өмнөгов аймгийн Ханбогд сумын нутагт оюу толгой хэмээх зис алтны асар том уурхай оршдог. Энэхүү орд нь Улаанбаатар хотоос урагшаа 650 км зайд байрладаг бөгөөд Монгол улсын орчин үеийн эдийн засгийн хамгийн том тулгуур, дэлхийн уул уурхайн салбарын хамгийн өндөр технологи бүхий төслүүдийн нэг юм. Ордын хүдэржилт нь ил уурхайн өмнөд оюу, хүрээ болон асар өндөр агуулгатай гүний асар том биет болох Hugo гэсэн хэд хэдэн үндсэн хэсгээс бүрддэг. Нөөцийн хувьд 35-аас 45 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй бөгөөд 1800 гаруй тонн алтны нөөцийг давхар агуулдаг. Хөдрийн дундаж агуулга нь ил уурхайтай 1.5% байдаг бол гүний уурхайн хөдрийн биет 1.8% хүртэл асар өндөр заадаг. Энэхүү асар өндөр нөөц ба өндөр агуулга нь оюу толгой гүний уурхайг бүрэн ашиглалтанд орсноор дэлхийн 3 дахь том зэс үйлдвэрлэгч уурхай болох гол нөхцөлийг бүрдүүлсэн юм. Олборлолтыг анх зөвхөн ил уурхайн аргаар явуулж эхэлсэн бол хөдрийн үндсэн асар их нөөц орших 1300 гаруй метрийн гүнд гүний уурхайн флокон олборлолтын аргыг нэвтрүүлэн ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрт хөдрийг боловсруулан зис алтны баяжмал гаргаж авдаг бөгөөд гүний уурхайн бүрэн хүчин чадалтай хүрэхэд жилд дунджаар 500,000-аас дээш тонн цэвэр зис бүхий баяжмал үйлдвэрлэн гаргах зорилготой. Ордын эзэмшлийн хувьд Монгол улсын засгийн газар 34% эзэмшдэг бол үлдсэн 66%-ийг олон улсын уул уурхайн компани болох Rio Tinto компани эзэмшиж байна. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь говийн бүс нутгийн усны нөөцийн зохистой хэрэглээ болон гүний уурхайн нарийн геотехникийн нөхцлүүд байв. Үүнийг шийдвэрлэхийн тулд тусгай гүний давхаргын усыг дахин боловсруулж үйлдвэрлэлийн усны 85-аас дээш хувийг эргүүлэн ашигладаг өндөр үр ашигтай технологийн стандартыг нэвтрүүлсэн юм. 6. Камо-Какула. Төв Африкийн бүгд найрамдах ардчилсан Конго улсын өмнөд хэсэгт Луалаба мужийн нутагт Африкийн алдартай зэсийн бүс буюу Кордилерийн дагуу Камо-Какула хэмээх асар том зэсийн уурхай оршдог. Энэхүү орд нь уул уурхайн салбарын төв болох Колвези хотоос баруун тийш 25 км зайд байрладаг бөгөөд сүүлийн хэдэн 10 жилд дэлхийд дахинд нээгдсэн хамгийн том бөгөөд хамгийн өндөр агуулгатай зэсийн орд юм. Камо-Какула нь геологийн тогтцын хувьд дээд Форторзын 90 үед бүрэлдэн тогтсон тунмал чулуулагдах зэсийн орд юм. Хөдрийн биет нь харьцангуй хэвтэй байрлалтай, үргэлжилсэн асар том давхаргаас бүрддгээрээ онцлог. Металл нөөцийн хувьд 38-аас 42 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Энэхүү ордын хамгийн гайхалтай үзүүлэлт нь хөдрийн агуулга бөгөөд дунджаар 2.5-аас 4.5%, зарим өндөр агуулгатай хэсэгтээ 5-аас дээш хувь заадаг. Энэ нь дэлхийн бусад том уурхайнуудын агуулгаас даруй 5-аас 10 дахин өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн хамгийн өндөр агуулгатай том уурхай юм. Олборлолтыг далд уурхайн аргаар буюу тасалгаат системээр явуулдаг. Хөдрийн биетийг олборлон орчин үеийн баяжуулах үйлдвэрт боловсруулж зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Төсөл шат дараалал өргөжиж байгаа бөгөөд бүрэн хүчин чадалтай хүрэхэд жилд 600-аас 800 мянган тонн цэвэр зэс бүхий баяжмал гаргаж дэлхийн 2 дахь том зэс үйлдвэрлэгч уурхай болох зорилготой ажиллаж байна. Ордын эзэмшлийн хувьд Канадын Idaho Mines компани болон Хятадын Zijin Mining компани тус бүр 39.6%-ийг эзэмшин хамтран ажиллаулдаг бол Конго улсын засгийн газар 20%-ийг, Crystal River Global компани үлдсэн хувийг эзэмшдэг. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь бүгд найрамдах ардчилсан Конго улсын дэд бүтцийн хоцрогдол, ялангуяа эрчим хүчний хомсдол болон далайд гарцгүй бүсээс экспортлох логистикийн урт зам байв. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд компани орон нутгийн усан цахилгаан станцуудыг шинчлэн засаж, цэвэр усан цахилгаан эрчим хүчээр уурхайгаа ханган нүүрс төрөгчин ялгаруулалт багтаа байгаль дээлтэй зэс үйлдвэрлэж байна. 5. Чукуйкамата. Өмнөд Америкийн Чили улсын хойд хэсэгт Атакамагийн хуурай цөл дунд Чукуйкамата хэмээх дэлхийн алдартай зэсийн уурхай оршдог. Энэхүү орд нь Калама хотоос урагш ердөө 15 км зайд байрладаг бөгөөд дэлхийн уул уурхайн салбарын хамгийн ариун түүхтэй хамгийн том ил уурхайнуудын нэг юм. Нөөцийн хувьд 50-аас 65 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Хөдрийн дундаж агуулга нь 1.7-оос 175%-тэй байдаг бөгөөд энэ нь 100 дамжин ашигласан уурхай гэхэд маш сайн агуулгатай тооцогдно. Мөн зэсээс гадна молибден болон мөнгийг дагалдуулан олборлдог. Энд анх 1915 онд олборлолт эхэлсэн бөгөөд 100 гаруй жилийн турш дэлхийн хамгийн том ил уурхай буюу 4 км гаруй урттай 1 км орчим гүнзгий асар том карьерийг ухаж тэлсэн байдаг. Гэвч ил уурхайн гүн хитэрч хөрс суулгалтын зардал өссөн тул 2019 оноос гүний уурхайн блокон олборлолтын технологи руу бүрэн шилжих түүхэн шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Одоо баяжуулах үйлдвэрт хөдрийг боловсруулан жилд дунджаар 300-аас 400 мянган тонн цэвэр зис бүхий баяжмал болон катод үйлдвэрлэн гаргаж байна. Ордын эзэмшлийн хувьд Чили улсын төрийн өмчит дэлхийн хамгийн том зис үйлдвэрлэгч Codelco компани 100% эзэмшиж үйл ажиллагааг нь явуулдаг. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь 100 гаруй жил ажилласан ил уурхайг далд уурхайн системд амжилттай шилжүүлэх геотехникийн нарийн ажиллагаа болон цөлөрхөг бүсийн усны хомсдол үүнийг шийдвэрлэхийн тулд технологийн иж бүрийн шинжилэлт хийж давсгүйжүүлсэн далайн усыг үйлдвэрлэлтэд ашиглах томоохон төслүүдийг амжилттай нэвтрүүлж байна. 4. El Teniente. Өмнөд Америкийн Чили улсын Охингс мужид Андын нурууны ориглуудын гүнд El Teniente хэмээх асар том зэсийн уурхай байдаг. Энэхүү орд нь Чилийн нийслэл Сантьяго хотоос өмнө зүгт 80 км, Ранкагуа хотоос зүүн тийш 40 км зайд байрладаг бөгөөд дэлхийн хамгийн том далд уурхай гэдгээр уул уурхайн салбарт алдартай юм. Хөдрийн биетэн төвдөө Брандин хэмээх ганц бие асар том брекчийн хоолойг тойрон хүрээлсэн өндөр агуулга бүхий сульфидийн эрдэсжилтээс бүрддэг онцлогтой. Газрын хэвлэлдэх металл нөөцийн хувьд 65-аас 70 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Хөдрийн дундаж агуулга нь 1.6-аас 65% байдаг бөгөөд зэсээс гадна молибден болон мөнгийг дагалдуулан олборлдог. Анх 1905 онд олборлож эхэлсэн бөгөөд 120 орчим жилийн турш тасралтгүй ажиллаж байна. El Teniente нь уулын гүнд 4500 гаруй км урттай далд түнэлийн сүлжээ бүхий асар том хонглын системтэй. Олборлолтыг блокын аргаар ашиглан явуулдаг бөгөөд олборлсон хөдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулан жилд дунджаар 400-аас 450 мянган тонн цэвэр зис бүхий баяжмал болон катод үйлдвэрлэн гаргаж байна. Ордын эзэмшлийн хувьд Чили улсын төрийн өмчит Codelco компани 100% эзэмшиж үйл ажиллагааг нь явуулдаг. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь 100 гаруй жил олборлолт явуулсны улмаас улам гүнзгийш буй далд уурхайн геотехникийн аюулгүй байдал, чулуулгын даралт болон динамик нуралтаас сэргийлэх явдал юм. Үүний тулд уурхайн гүний шин төвшний өргөтгөлийн төслийг нэвтрүүлж автоматжуулсан болон зайнаас удирддаг уул уурхайн өндөр технологиудыг ашиглаж эхэлсэн билээ. 3. Collahuasi. Чили улсын хойд эцэгт Тарафака мужийн нутагт далайн түвшнөөс дээш 4400 м-ийн асар өндөрт Collahuasi хэмээх дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг нь оршдог. Энэхүү хот нь Чилийн Икеке бомб хотоос зүүн өмнөд зүгт 180 км зайд Атакамагийн цөлийн өндөр уулын бүсэд байрладаг бөгөөд дэлхийн уул уурхайн салбарын хамгийн өндөр үр ашигтай мега уурхайнуудын нэг юм. Нөөцийн хувьд 70-аас 75 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Хөдрийн дундаж агуулга нь 0.75-аас 0.85% байдаг бөгөөд энэ нь ийм асар их нөөцтэй ил уурхайн хувьд маш өндөр агуулгад тооцогддог. Мөн зэсээс гадна молибден болон мөнгийг дагалдуулан олборлдог. Олборлолтыг орчин үеийн ил уурхайн аргаар явуулдаг бөгөөд олборлсон хөдрийг 2 том баяжуулах үйлдвэрт боловсруулан зэсийн болон молибдений баяжмал гарган авдаг. Тус уурхайн жилд дунджаар 550-аас 600 мянган тонн цэвэр зис бүхий баяжмал үйлдвэрлэн гаргадаг. Ордын эзэмшлийн хувьд Англи, Япон гэх мэт олон улсын уул уурхайн томоохон олон корпорациуд эзэмшдэг. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь далайн түвшнээс дээш 4400 м өндөрт даралттай бүс болон өндөр уулын хүнд нөхцөл, эрс тис хүйтэн цаг уур болон цөлөрхөг бүсийн усны хомсдол юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд компани далайн усыг давсгүйжүүлэн 4000 гаруй метрийн өндөрлөө шахах томоохон хоолойн төсөл болон сэргээгдэх эрчим хүчний их усруудыг үйлдвэрлэлдээ идэвхтэй нэвтрүүлж байна. Grasberg. Индонез улсын Папуа мужид Судирман уулын нурууны далайн түвшнээс дээш 4200 гаруй метрийн асар өндөрт Grasberg хэмээх зис алтны асар том уурхай оршино. Grasberg нь геологийн тогтолцооны хувьд Плиоцены үед бүрэлдэн тогтсон зис алтны порфир болон скарны хосолмол орд гэдгээрээ маш сонирхолтой. Хөдрийн биетэн төвдөө асар том порфирийн интрузив хоолойг тойрсон өндөр агуулга бүхий сульфидийн болон скарны эрдэсжилтээс бүрэлддэг онцлогтой. Газрын хэвлэлдэх металл нөөцийн хувьд 70-аас 80 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй бөгөөд хэдэн мянган тонн алтны нөөцийг давхар агуулдаг. Хөдрийн дундаж агуулга нь 1.9-өөс 1% заадаг бөгөөд энэ нь дэлхийн бусад ийм том уурхайнуудтай харьцуулахад маш өндөр агуулгад тооцогдно. Зэсээс гадна дэлхийн хамгийн том алтны нөөц бүхий уурхай нэгдсэн ёсоор нэрлэгддэг. Анх ил уурхайн аргаар эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн өндөрт орших асар том карьерийг ухаж дуусгасны дараа 2019 оноос гүний уурхайн блокон олборлолтын технологи руу бүрэн шилжсэн юм.
Одоо Грасберг нь жилд дунджаар 600-аас 700 мянган тонн цэвэр зис бүхий баяжмал үйлдвэрлэн гаргаж байна. Ордын эзэмшлийн хувьд Индонезийн төрийн өмчит Mind IT компани 51.2% эзэмшдэг бол Америкийн уул уурхайн Freeport McMoran компани 48.8% эзэмшиж оператороор нь үйл ажиллагааг нь явуулдаг. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь агаарын өндөр даралт, жилийн ихэнх өдөр ордог асар хэмжээний бороо, хөрсний гулсалт болон хаягдлын далангийн асуудал байв. Үүнийг шийдвэрлэхийн тулд хаягдлыг тусгай Ажиква голын хөндөд аюулгүй тундасжуулах систем болон уулын гүнд бүрэн автоматжуулсан цахилгаан галт тэрэгний тээврийн нарийн сүлжээг нэвтрүүлсэн байдаг. За хамгийн том зэсийн уурхайг сонирхохоос өмнө 1 секундын зав гаргаад бүгдээрээ subscribe дараарай. Баярлалаа. 1. Escondida. Өмнөд Америкийн Чили улсын хойд хэсэгт Атакамагийн цөлийн төв хэсэгт Escondida хэмээх дэлхийн хамгийн том зэсийн уурхай оршдог. Энэхүү орд нь Антофагаста бомб хотоос зүүн өмнөд тийш 170 км зайд байрладаг бөгөөд дэлхийн зэсийн номер 1 нөөцтэй уурхай юм. Escondida хэмээх нэр нь Испаниар нууцлагдмал гэсэн утгатай бөгөөд хүдрийн биет нь газрын гадаргуу дээр илэрч байхгүй. Зузаан хөрсөн дор нуугдаж байсан тул маш их хайгуулын ажлын үр дүнд 1981 онд геологийн судалгаагаар нээсэн байдаг. Газрын хэвлэлд их металл нөөцийн хувьд 140-с 150 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Хүдрийн дундаж агуулга нь 1.5-аас 1.6% байдаг бөгөөд зэсээс гадна алт болон мөнгийг дагалдуулан олборлоно. Олборлолт 1990 онд эхэлсэн бөгөөд одоо Escondida болон Norte гэсэн хоёр асар том ил уурхайгаас бүрддэг. Бүрэн хүчин чадлаар ажиллах үед жилд 1 саяас 1.2 сая тонн цэвэр зис бүхий баяжмал ба катодын зэсийг үйлдвэрлэн гаргадаг нь дэлхийн нийт зис олборлолтын даруй 5 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Ордын эзэмшлийн хувьд олон улсын уул уурхайн том корпорациуд эзэмшдэг. Тодорхойлбол Австрали, Британий BHP компани 57.5% эзэмшдэг бол Rio Tinto компани 30%, Японы JECO Corporation 12.5% тус эзэмшдэг. Тус ордын ашиглалтанд тулгардаг гол сорилт нь Атакама цөлийн усны асар их хомсдол байв. Энэхүү асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд компани Номхон далайн эрэг дээр 2 том далайн ус давсгүйжүүлэх үйлдвэр барьж давсгүйжүүлсэн усыг 3000 гаруй метрийн өндөрлөө 180 км урт хоолойгоор шахан ашиглаж байна. Өнөөдөр Escondida гүний цэвэр ус огт хэрэглэдэггүй 100% далайн усаар үйлдвэрлэлээ явуулдаг технологийн жишг болсон орд юм. Хэдийгээр ийм их нөөцтэй зэсийн ордууд байдаг ч энэ их нөөцийг бид шууд авч ашиглаж чадахгүй бүгд мэддэг. 1 тонн зэсийг ялгаа авахын тулд 100-аас 300 тонн газар шороог олборлож баяжуулах шаардлагатай болдгоос нь хэрхэн их хүн хүч болон техникийн ажил зардал эрсдэл байдгийг харж болно. Мөн томоохон орд уул уурхайг дагаж шинжлэх техник, технологи, инженерийн нарийн шийдлүүд тасралтгүй нэвтэрч байдаг байна. Хэрэв та бүхэн сонирхох юм бол зөвхөн зэсийн талаар бичлэг оруулж болох юм. Та комментээр саналаа үлдээгээрэй. Лайк болон subscribe битгий мартаарай. Баярлалаа.